За өнөөдөр чинь 2013 оны 1 сарын 21. Тэгээ өнөөдөр баярлалаа төвийнхаа хийм бие гэмжлэгч ундрал багш нараа ирсэн. Тэгээд миний биед өөр зүгээр байгаа чинь зөөр хаяада өөрийгөө мэдрэхгүй хаяад өөрийнхөө илэрхийлж чадахгүй байх юм эсвэл яг нэг болохгүй юм бол ундрал ер нь л ундралтай найзлдаг. Гэхдээ яг ундрал руу байн ханддаг. Тэгээд өнөөдөр яаж ч өөрт нэг тийм сонир мэдрэмж төрөнгөт нь би хурж иж авахгүй ундралаа гэх миний би нэг биш байна. Найзууд дандаа тэгдэг шүү дээ. Тэг ер нь ерөнхийдөө. Ойр хүндээ ч юм уу яг сайн татны хүндээ л хилдэг шүү дээ. Тэрийгээ тэгэл амжлаа найз дээр хөрөө дээр гяс яг нэмшлээд өгөөж хөрөө дээр гэл. Тэгээ онгот нь хурж иж байгаа. Гэтэ яг энэ нэмшлэлийг юм ингээ яг нэг ундрал намайг нэмшлэхээс өмнө болохоор нэг тийм миний нүд гэх юм уу тий юмыг харахад одоо жишээл ямар нэгэн компьютер одоо энэ зүйл ингээ харахад миний нүд одоо үгүй энэ бол одоо бол надад тод харагдаж байгаа байхгүй юу. Өмнө болохоор яг энэ дундуур нэг юм саарл манан гүйцэн юм шигтэй тийм мэдрэмж төр. Одоо л нүдээ нээхэд тийм нэг бүх юм тод тэгээд миний нүдний хараа сайжирсан юм шиг. Хүн одоо үгүй тань нүрэн дээр агаа тий бүх зүйлийг харж байна. Минь гизээ тий бүх юмыг хараад одоо би өөрөө ерөөд бол хараа модаа гэхдээ ямар нэгэн зүйлийг ууштай нүдээ ингэх ч юм уу тий тэг фокусо таарна гэж тэгж яадаг байхгүй. Тийм биш нэг бүх юм одоо ингээ харахаар бүх юм тэнцээ байгаа өсний дээр нэг ширхэг нүртэл тийм тод харагдчихжээ. Бүх юм нэг тийм тод болсон юм шиг. Тэгээд сэтгэл татвар нэг гоё. Тэгээ одоо ингээд байгаад байгаа тийм сэтгэл хөдлөл амар дээд зэгтээ хүрсэн юм шиг. Таатай байна уу тий? Тийм таатай тэгсэн мөртлөө баяртай. Тийм тэгсэн мөртлөө сэтгэл хөдлөл амар хөдөлж байгаа юм шиг. Татвар сэтгэл нэг жоохон сайн уу? Тийм хөдөлгөөнд орсон юм шиг. Би ингээд нэг тийм мэдрэмж төрсэн. Тэгээд бигээ хөдлөхөд юм тааламжтай мэдрэмж. Тийм. Ер нь одоо эмчилгээний явцад энэ ч нэг юу л да тий одоо далд биеийг сэрэж байгаа гэж далд биеийг харж чадав. Ер нь ямар хөө бүтцтэй далд биеийг харахад нэг үр хийм бие гэсэн үг шүү дээ. Яг хий бие чинь одоо хөл гар чинь тэнцүү байж чадчихэв нөө. Хөл гараад ерөөс би шууд ундралыг за дээр мөрчин дээр доор энэ хөлчин ямар нэг юм гот шууд би арзал үгүй тийм биш байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний яг ч ингээл ерөөсөө бийг яг голоор нь хавгаал зүүн тал нь ерөөс ингээл нэг юмруу ингээд унтсан юм шиг ерөөс ингэсэн байгаа байхгүй. Тэгэхээр баруун тал нь болохоор яг ингээд нэг юм босоогоороо мөр зүрн яг байрлал хөл хөвөндөө хэвэндээ. Тэгээд одоо үгүй за найз нь дээшлүүллээ шүү дээ. Би ч дээш нь алгалаа шүү гэдэг. Яг өөрөө миний би биш ингээд нэг өөр нэг яг энэ биенээс цаана нэг юм байгаад тэр нь ингээд нэг юм хиймар ингээд ингэж байгаа юм шиг тийм сэтгэл. Яг жишээл дээш нь доош нь хөлн маань урт богино мөр маань дээр доор байлаа гэхэд тэр янзлсан мөртлөө одоо миний би чи юм байлаа гэхэд энэ хэсэг нь яг ингээд нэг ийм болцсон юм шиг тэр чигээр ийм болцсон юм сэтгэл төрөд байгаа. За энийг чи ингээд дээшлүүлэхэд би өөрөө яг тэрийг нь яаж хийж байгааг мэдгүй ч гэсэн миний би ингээд дахиад тиймэрэн гэхэд ийш шүү илүү болж байгаа юм шиг. Тийм үү би одоо болсон гэж хэлэхэд яг нэр яг тэр байх хэвээр хэмжиж юм уу яг тийм одоо тийм ямар центрээ барьж балансаа барьж байгаа юм шиг. Ер нь яг зүгээр өөрөө одоо энэ харагдаж байгаа биенээс гадна хий бий байдаг гэж ер нь мэдв. Ер нь гэдэг би жоохон даалт хумсар гэдэг. Ер нь л ойлголттой ер нь анх ч юм ундралтай найз залхаас юм ер нь амар муу байсан. Тэгэл дөнгөж ундралтай найзлал тэгэл тийм юм байдаг, ийм байдаг. Тэгэл ингээд манай ээж аваа бас яг анханасаа энерги гэдэг юм байд юм байна. Хүн гэдэг чинь өөрөө гэрэл гэдэг юм байлээ тий. Ээж аваараас эхэлж ахлаад авч байгаа байхгүй. Тэгэл ээж аваа чинь зүйлд аваад бууж аваад тэгэл байнга зүүнд гэдэг чинь хүний даралт төртөл өөр бол миний даралт үзээ гайгүй болсон юм гэнэ. Би ч гэсэн авч зүй гээл тий. Ямар нэг юм маань намайг ч хамгаалж байгаа. Тэнгууд хүний бас сэтгэлийн амтан гэдэг утгаар тийм зүйцэн штэ гэж бодгаар бас сэтгэл дотор ч гэсэн ямар өөрчлөлт кайфтай нам би яахчгүй би ирүүл гэж бодох жишээ. Яг саваагаар жишээлбэл саваа гэдэг зүйл анхлах хийж байгаа байхгүй. Сонсож байгаа байхгүй. Тэгэхээр чи наа гэрлнээсээ барьчаад одоо чамайг дэлгэхээр чи ямар байна? Тэ чамайг саваацсны дараа одоо ямар байна? Тэр дорог би нэг
анх зургатаар ч юм нэг тийм юм гарч хаад шалах бодлоо яг итгэмээргүй юм гэд хэлсэн бол яг өөр дээр мэдрээд үзэн гот тэрийгээ өөр юм болгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд дараа нь нөгөө ундраллыг болохоор тийм юм яадаг гэж анх мэдгүй ийм юм байгаа зүгээр юм явуулт ингээд өөрөө пенданттай. Тэгээд пендантаараа тачаа амгаа харагдчих шүү гэдэг дандаа тэрдэг гэсэн байхгүй. Тэгээд пендант үзмэлэн би өөр аа зүмэрч юм шиг тийм шунал төрч юм тэрдэг. Тэгэл гоё юм байдаг юм тий. Тэр хүн ч өөрөө би бол хүний энергитэй л гэж боддог. Сүүлд хүнийг сүүлд нь дараа нь би өөрөө ундрал гэдэг чинь гэрэл дараа нь өөр хүн чинь талдах юмсан. Найзаагаа ер нь хараад исэн чигээ алх малмаар урагшаа хөгжил энэ нэг мэдсэн чинь амар нэг ганцаараа өөрөө өсвөлд нүлдэх гээд байгаа сэтгэл төрж байгаа юм. Тэгэн гот найдаасаа их нь асууж эхэлж байгаа юм чинь тэгэхээр яа би энийг яад юм. Тэгэл дараа нь ундралч нь яг намайг миний найз чи тийм сургалтанд суу. Зүгээр л нэг тийм ярьслах юм уу тийм болчих юм гээд би 2-3 бясалгал 9 минутын бясалгалд асуусан шүү дээ. Хийж байгаа. Хаяа яг санахаар хийдэг байхгүй. Хаяа жоохон ингээ хаягдчихад байдаг. Тэгээд нөгөө нэг хаяад өөрөө хамж байгаа титэм хөөрдтэй тэгээл зөрхөн үрд гэж бүгдийг ингээд юм хүрдүүдээ мэдээл за аюуд яад ч юм. Одоо яг байгаад дэв чинь зөвлөхэд байна шүү дээ тийм. Яг одоо ийм сайхан болчихлоо шүү дээ сая тийм. Ялангуяа бие харахад нэг сонирн байгаа л хазгаагаал сүлд ингээд засагдсан гэж шүү дээ тийм. Тэгэхээр нэг удаадаа бол багш чинь ингээд чамд ундрал чамд ингээд тусалчлаа. Тэгвэл энэ байгаа байдлыг яаж байнга авч явах вэ гэдэг чинь байнгын тэр хадгалах зүйл нь өөр хэсэг юм байна шүү. Сэмэнүүд тасглаа өглөө болгоо. Одоо чи өдөрт 2 3 хийсэн ч хамаагүй шүү дээ. Тэгээл юм бол одоо энэ үзэсгэлэнтэй энэ залуу наснаас ирээд дахиж өгөхгүй. Бүх эднэсүүд чинь дахин сэргээл дахиж шинжилгээдэл өөрчлөгдөл бүх эргэлтүүд цусны эргэлт, шингэний эргэлтүүд, хийн эргэлтүүд. Дээрээс нь өнгө харснаас өнгө харсан. Тий, өнгө харагдсан уу? Ямар нэг тийм үү. Урд нь өнгө харж ирсэн үү? Урд нь их тэгж ангуу. Тэр нь тавьчлан дандаа цагаан өнгө хардаг гэсэн. Тэгээ цагаан мэдгүй эсвэл би өөртөө яаж юм цагаан өнгө жоохон тааламжтай мэдээлэл гэдэг утгаараа ч юм яаж юм талбах юмсар ч юм ер нь юм өнгө бодохоор л цагаан өнгө ороод ирдэг. Өнөөдөр болохоор тийм одоо яг тэр өнгө байгаад тэр одоо энэ нэг цэнхэр ягаан зэнгэж өрнөл яг тэр өнгө орж ирсэн. Өшөө жоохон цэнхэр дүүч юм шиг үү. Тийм. Энэ юуны ямар өнгө ямар татамжийн өнгө гэж мэдвэ? Чиний дотоод ухамсар буюу дээд ухамсарын өнгө. Тийм. Тэгэхээр хүн өөрийнхөө яг энэ өнгөнд буюу их усүртэй хүрэхээр бүх зүйл нэгдэж эхэлдэг. Өнгө чинь. Тэгэхээр яг энэ хүчээс эхлээд жишээлбэл магадгүй өөрийн чинь урд нь бас нэгдэг байсан. Авиас бэлэг хүмүүстэй харилцдаг харилцаанд ч өөрчлөлт гарч эхэлнэ. Тийм. Өөрөөс нь дээрэс нь дотор бас өөрийгөө бас мэдж нээгүйсэн. Өчнөө олон авиас, өчнөө олон чадамж. Тэгээ өшөө дахин гоо сайхан хамгийн гоё. Ялангуяа эмэгтэй хүний үед хамгийн чухал гоо сайхан шүү дээ. Хөөрхөн харагдахын тулд жишээлбэл шүү дээ. Хичнээн ч брендийн одоо тас хэрэглээд косметикууд хэрэглээд тийм. Хичнээн ч гоё бодаад хэрвээ хоёр нүднээс чи салхи хүлээж ивэл түрүүнийх шиг үүлтэй байвал эрэгтэй хүмүүст гоё харагддаг. Тийм. Тэгэхээр тийм учраас заримдаа бид нар хүүхнүүд ингэж ярьдаг штеп. Хүүшээ тэр нэг найз маань нэг тэр нэг бүсгүй нэг царамаатай юм бижиж эрчүүдийг амар өөртөө маш их татдаг тийм. Тэр юу вэ? Өөрийнхөө чадамж, өөрийнхөө гэрэлтэй, эерэг байдал, сайн сайхан байдал эмэгтэй хүний давтамж байна да. Дээрээс нь тэр хүний эмэгтэй хүний нүднээс ээлдэг зөөлөн дэлгүүр ялгардаг байх нь тийм. Тэгэхээр нүд бол ерөөсөө далд ертөнцийн буюу чиний дотоод ертөнцийн чинь ерөөсөө үндсэн хэлэн өөрийгөө илэрхийлждэг хэлэн ахгүй. Тэгээ одоо ингээ өөрийгөө нүдийг харсан чи яа. Айн гоё гэрэлтэй цагтаа хөргөн харагдаж шүү дээ. Хөргөн харагдаж байна шүү дээ. Энэ их чухал шүү дээ. Чи өөрийгөө түрүү хэллээ шүү дээ. Хүй би хөөрхөн болцсон юм уу та гэдэг тийм. Тэгэхээр өөртөө сэтгэл ханамжтай байх гэдэг хамгийн чухал зүйл нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар одоо жишээл толгойд бодол байна уу? Ямар ч бодлоохгүй. Яг ямар ч бодлого байх шиг жаргалтай юм гэж байхгүй. Энийг амар амгалан гэж нэрлэдэг. Тийм. Хаяад нэрээ бас яддаг шүү дээ. Би ч ер нь аим яриа ер нь галзуу талдаа тэгэл ер нь хинт очиад тийм юм гэл ингээд байхгүй. Хаяад би яг ганцаархнаа ингээ баймаас надад тэгэн гоо дотроо ингээд юм бодохгүй ингээд гөлрөө суухаараа аим гойлчдаг байхгүй. Сайн байна.
Тэр дотоод индүүц чинь баггүй. Чиний өөрийн чинь зүүн совин чамд хэлээд нь шүү дээ. Чи хит их ярина гэдэг чинь шүү дээ. Жишээлбэл нүдэрээ хит олон зүйл харах. Ялангуяа зэрлэг зүйл харах. Тэр алан кетонта одоо шүү юу гэдэг тийм аимшигын тэр зүйлсийг олж харах. Чихээрээ муу янз 9 шидийн хов чи тийм муу мэдээс сонсох. Ингээд хүн ирчмээ алдчих. Хамраараа муухай үнээр үнэрлэхэд хүн ирчмээ алдна. Амаараа муухай зүйлийг ярихад дахиад муухай зүйлийг идэхэд жишээлбэл тийм ээ хүн ирчмээ алдчихна. За дээрэс нь хүн ингээд одоо санаандгүй одоо сайхан муухай зүйлд өргөж шүргэж явдаг шүү дээ хүртэж явдаг тий. Тэгэхэд муу ялгаагүй мэдэр юу хүн өөр ирчмээ алдчихдаг. Тэгэхээр чин хүмүүсийн одоо хамгийн их алдаад байгаа эрчим алдаад байгаа гол юм нь юу вэ? Одоо хүүхнүүдийн хувьд бол юу юм тэгэл чих сонсох нэг хов базах тийм л байгаа шүү дээ. Бид нар бол тийм шүү дээ ер нь. Одоо ер нь бид ер нь одоо нэг ер нь хов яри гэж бодож байна уу? Би ч амар хов ярьдаг л шүү дээ. Ангийнхантайгаа нэл 10 жилийн л тийм биш шүү дээ. Одоо мэдгүй яг ер нь бодолгоо багасаа ер нь баг байснаасаа илүү одоо миний ярих цөөрсөн байсан шүү дээ. Би ч одоо тэгэл могонд явал тэгээ хүн амар гоочлаа. Яа, яг одоогийн яг зүгээр яг эмчилгээний дараа чамд ямар санагдчихэв? Одоо ямар нэгэн тийм хүний муулах сэтгэл төрж байна уу? Муулах сэтгэл төрөх надад юу ч боддог. Энэ хамгийн чухал байхгүй юу? Энэ ерөөс хамгийн чухал. За тэгээд энэ байдлыг ерөөсөө битяалт хамгийн гол нь 9 минутын асуулаас сая. Тэгээд хүмүүст ялангуяа тий өөрсгөө залуу юм үзэсгэлэнтэй гоё хүмүүстэд бас магадгүй сэтгэл санаагаар хямраа явж байгаа хүмүүс их байна тий. Өнөөдөр бас нийгэм хэцүү амьдрал бас алдаж онох юм яг та нарын насны дээр маш их байдаг. Тэгээд хайртай залуудаа одоо гологдох, шилэгдэх тийм ээ бас харилцаа ойлголцохгүй байх ч юм уу тий. Тэгээд тэр хүмүүст зориулж ер нь гэхдээ би боддیں۔ Хүнийг одоо гэрэл гэж ааш тийм. Тэр хүн хоёр гэрэл хоорондоо нийлнэ гэж амар тод гэрэл хасан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоёр гэрэл хоорондоо нийлсэн байхад тод гэрэл хасж байгаа юм чинь хүн өөрийгөө ямар нэгэн гэрэлтэй хамт өөрийгөө нийлүүлэхийн тулд бас өөрөө маш тодор гэрэлдэх хэрэгтэй гэж боддог. Яг гэнэ. Тэгээд ер нь хүн чинь сэтгэлийн амьтан зарим нэг нэг гэрлэн би хийм би гэдгийг ойлгохгүй юм. Тэрнээс би одоохон нэг яг бүрэн ойлгоцсон юм биш. Дөнгөж зүгээр дөнгөж нэг жишээ нэг зөвхөн үзүүрээс нэг уцнаас нь барьсан дээр тийшээ ингээд нэг мацаж аваач хүмүүдээ ингээд зулгаагаал тийшээгээ тэмүүлж явж байгаа юм баггүй. Тийм болохоор ягаад ч юм надад санагдтыг хэрвээ нэг юм өөрийгөө мэдрээ өөрийгөө яг юм гоё гэгээдгээр өөрийгөө хөөрхнөөр харъя гэж бодож байгаа хүн дотроо өөрийгөө би хөөрхөн штэ гэж бодож явах хэрэгтэй юм шиг. Тэр нь болохоор яг юу гэж илэрхийлээд байгаа юм бэ? Зөв бодолтой байх юм бол хүний бас замч гэсэндээ зөв явах юм болов уу гэж бодод. Тэгэхээр яг наачиг ч юм уу одоо ингээд нэг хаяадаа ингээд хүн өөрийгөө гэрлэн би гэдгийг мэдэхгүй байгаа гэж мэдрээгүй ч юм уу тийм тодорхойлоогүй ч юм уу ойлгохгүй байгаа хүмүүс зөвхөн өөрийнхөө даалдах хүмүүсээр буюу өөрөө өөртөө ярих нь одоо бидний хувьд даалдах хүмүүсээр тэгээд нөгөө нэг нууц гэж одоо яриад байдаг тийм бүх юмыг гоёо төсөөл бод тэр чинь бол яг одоо тэр үед л нууц гэж яасан одоо тэр чинь далд ертөнц зөөрөө бид нар удирдаа тэрийг гаргаж ирээд байгаа юм чинь бас юу тийм бодлоо зүг байх юм бол хүн амьдралд бас сайн сайхан байх юм болдог гэж бодсон. Тэгээд бас өөрийнхөө амьдралыг өөрчлөе, өөрийнхөө амьдралыг гэгээлгээ төсөөлье, өөрийгөө сайхан амьдруудыг тийм өөртөө итгэлтэй, өөртөө сэтгэл ханамжтай байна гэдэг чинь хов хүн өөрөөс нь шалтгаална. Тийм болохоор ийм одоо тийм яг начиг гэхгүй зүгээр яг тий бус хүмүүсийн гэрдэж явааш хүмүүс шиг тий олон танигдсан сайхан улсгаа тэр хүмүүс шиг сайхан өөртөө итгэлтэй тийм явъя гэж бодож байгаа. Зөвхөн өөрөөсөө эхлээрээ тэгээ бас хин нэгэнд өөрийгөө хэлж чадахгүй тий бас зөв зөвлөх юм бол бас баярлалтай байх хамдаараа гэж хэлмээр байна. Тэгээд та хэдэд маш гоё яг энэ газар орж ирэхэд надад мэдрэгддэг байхгүй. Өндөр нь хүртэл гоё тааламжтай. Тийм үү. Би орж ирээд танаа офис өндөр сайхан өнөртэй шээгүй би дандаа тэгдэг байхгүй. Тэгэхээр бас хэрвээ та нарт энэ ирэх юм бол үнэрээ энэ орчин тий атмосфер нь өөрөө их гоё энергитэй учраас ч гэсэн өөрөө маш гоё болоод гарах байх. Хэдийн муухай бодолтой орж ирээд за яах вэ та зарим хүмүүс бол за үн ч юм уу за яах вэ гэж орж ирж магадгүй. Тийм болохоор яг энэ ч ирээд нэг үзээрээ тэгээд бас хин нэгнтэй ярилцаад үзээрээ бүгдээрээ сайхан сэтгэлтэй хин нэгэн туслах гэсэн бодолтой сайхан усууд байгаа. Тэгээд бас өөрийгөө өөрчлөхийн төлөө
өөртөө ихтэй ахын төлөө. Тэгэхээр бүгдээрээ бас баярлалаа төрөх маш их баярлалаа. Баярлалаа гэдэг үгийг бас хүнд харангүй хэлж явах хэрэгтэй гэсэн. Тэгээ бас хайртай шүү гэдгийг хэлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд хийм биеийг имжлэгч ундрал багштай мөн өөрийнхөө найз ундрал та баярлалаа. Та хайртай шүү. Тэгээ хамт олондоо нэртэй хүнстэй бас яваарай гэж хэлээ. Тэгээд баярлалаа төрөх маш их баярлалаа. За баярлалаа. Маш их баярлалаа.